дүү эвтэйхэн болгочлоо. Нэг л жоохон сэгсээ биш үү? За сайн байцгаана уу? За миний хуудастай хамт байдаг та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэе. Тэгээд миний хувьд бол энэ хуудасаараа дамжуулаад өөрийнхөө амьдралаас сурч мэдсэн зүйлсээ та бүхэндээ хуваалцахыг хүсдэг. Тэр утгаараа аялсан газрынхаа сайн сайханд мөн одоо сурч мэдсэн зүйлсээ хуваалцдаг байгаа. За энэ удаад бол мөрөөдлийн альбом хийх гэж байна. Анх бол 2018 онд хамгийн анх мөрөөдлийн самбар хийж үзэж байсан. Тэгэхээр мөрөөдлийн самбараа хийж эхэлснээс хойш бол жил болгон хийгээд сурчтай юм бэлээ. Хийхгүй байхаар яг ямар нэг юм дутуу санагддаг. Тэр утгаараа одоо хичнээн эхлэх хөвгтдээ байсан ч гэсэн өөртөө нэг зав гаргаад мөрөөдлийн самбараа хийхэр шийдсэн байгаа. Би л нийлэх хөвгтдээ ми чи, би жоохон хөвгтдээ ми чи одоо хүүхдээ харах хэрэгтэй гэх тийм. Ингээд хүүхдээ хараад л яваад байгаа. Гэтэ хүүхдээ харахаа хажуугаар хийж амжинах гэсэн болоод нэг мэдсэн 2 сар өнгөрцөн. Тийхтэй одоо 2 сар гарсан ч гэлээ одоо илүү оройтгүй тулд өнөөдөр бол хийхэр шийдсэн. Тэгээд олон ажлыг бас өнөөдөр амжууллаа. Тэгээ хамгийн гол нь өнөөдөр одоо мөрөөдлийн самбартаа хэрэглэгдэх бүх зүйлсээ бэлэн болгоод одоо л хийхэд бэлэн болсон байна. Тэгэхээр та ч гэсэн мөрөөдлийн самбараа хийгээгүй бол оройтсон гэж бодлогоогоор яг одоо ч гэсэн хийх боломжтой. Тэгэхээр юуны өмнө танд мөрөөдлийн самбараа хийхэд А3 хэмжээтэй цаас эсвэл одоо ватам цаас байж болно. Ямар ч хэлээс одоо өөрхөн мөрөөдлийн самбарыг хийхин тулд энэ ямар нэг юм одоо самбар одоо үүсэн самбар ч гэсэн байж болно. Эсвэл А3 цаас, эсвэл ватам цаас байж болно шүү гэдэг хэлмээр байна. Дараагийн хэрэглэгдэх нь бол цав байгаа. Цав хэрэгтэй. Мөн одоо өөрхөн хүсэл мөрөөдлийг одоо бол ийм гоё өнгөтөр хийлэж болж байгаа учраас та бүхэн маань одоо тийм ээ мөрөөдлөө одоо ингэж сайхан хийлээд наахад бэлэн болгож хайжилсан байх ёстой. Тэгэхээр миний хувьд бол одоо мөрөөдлийн самбараа хийхэд бүх зүйл маань дараагийн маань хүсэл бол эрүүл одоо тийм гоё галбарлаг биетэй болохыг хүсэж байгаа. Ганцхан өөрөө хүсээ зогсохгүй бас нөхрийгөө ч гэсэн тийм ээ одоо тасал сурвалт хамт хийгээд бас эрүүл ирч хүчтэй илүү тийм нөгөө гойлог галбарлаг биетэй өөрөө би бас гоёор өглөхийг хүсэж байгаа. Тэр утгаараас ийм гоё нар матхыг хараад зогсож байгаа гоё хүсийн зургийг сонгосон. Мэдээж бас ийм мөрөөдлийнхөө машины зураг тавьсан. За G500 гэдэг бол тийм бас Benz гэдэг бол маш гоё машин учраас энэ машиныг би өөрөө унахыг хүсч мөрөөддөг. Тэр утгаараас ийм гоё цагаан өнгөтэй Benz G500 болно гэсэн байгаа. Тэгээ ер нь бол хүн яг ингээд зорилгоо том тавьж ийж тийм ээ. Тал дээр нь ч гэсэн буунаа. Хоосон бол байхгүй гэдэг штеп. Ерөнхийдөө энэ мөрөөдлийн самбар дээр наасан хүссэн зүйлс бараг л 70-80% биелээд идэв учраас одоо жишээлбэл яг нэг хевсний зураг тавьсан байсан юм. Гэтэл яг манах тийм нэг ногоон хевстэй болсон байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол бараг л 90% биелдэг. Тийм учраас та бүхэн бас бодол хүчтэй учраас маш их ихтгэлтэйгээр өөрийнхөө хүсэл мөрөөдлийг шивнээд болон өөрөө өөртөө таалагдаж тийм ээ өөрөө өөртөө таалагдахын тулд бас мөрөөдлийн альбом хийгэрээ гэж та бүхэнд уриалъя. За яг ингээд нөгөө өнөөдөр ингээд бүтэнсээ өдөр таарчихсан. Тэгэхээр жинхэнэ юм амарцсан. Зураг угаалгах гэж бас онгорхоох гэж утсан газар хаалттай. Гэрийнхээ ойрхон газар ирсэн боловч хаалттай байжгаад нэг өөр газар руу дахиж очиж зураг угаалгасан. Ер нь нэлийн бас хүчин чармаалт гаргасан байгаа. За энэ бол 10 сая төгрөг. За би яагаад 10 сая төгрөг гэсэн бэ гэхээр тийм ээ
одоо хадгаламжинда одоо өрөхгүйгээр ингээд 10 сая төгрөгтөө 2024 он гэхэд 10 сая төгрөгтөө байх болно шүү, тийм ээ. Хин нэгэн тусламж гуйхад туслах боломжтой, тийм ээ. Өөрөөс яар сандарсан үедээ аваад хэрэглэх боломжтой 10 сая төгрөг ингээд бэлэн байж авах хэрэгтэй шүү би юмдшөө. Өөртөө ингэж энд нэг гоё ногоон өнгөтэй харсан байна. За дараагийн маань миний мөрөөдөл болохоор энэ байгаа. За одоо та бүхэнд үзүүлнэ. Энэ болохоор ерөөсөн English time. За English time буюу хэлээ сайжруулна, англи хэлээ сайжруулна, солонгос хэлээ сайжруулна. Хэл сурахаар бас яагаад чи ингэж өөр орны соёлтой танилцаад явждаг учраас бас илүү их гоё амьдрах идэх хэм маяг бас илүү гоё идэвхтэй болоод явждаг. Тэр утгаараас англи хэлээ сайжруулна. Мөн хувь хүний хөгжлийн чиглэлээр ч гэсэн олон ном унших гэдэг энд бас нэлээд олон зорилго мөрөөдөл орчиж байгаа. За дараагийн маань мөрөөдөл бол энэ эрүүл аль болох эрүүл зөв хооллолтыг эрхэмлэе. Аль болох эрүүл зөв хооллолыг гэж хүсэж байгаа. Тэгэхээр бас энэ зөв хооллолтынхоо зургийг нь авчихъя. Харагдчихэв үү? За тэгээд авокадо загас тийм ээ. Аль болох олон үрийн будаа гэдэг ч юм уу. Ер нь мах гүрлийг дангаар нийдэд авах биш. Хэрэгтэй амьдын эрдэс байдас агуулсан ургамал ногоонуудыг бас хийдий гэж бодож байна. За дараагийн маань хүсэл бол мэдээж та бүхэнд энэ бичлэгийг хүргэж байгаа. YouTube сувгаа илүү хөгжүүлээд та нарт хэрэгтэй тийм ээ одоо зөвлөгөө мэдээлэл оруулж хамгийн гол нь амьдралаас одоо олсон мэдлэг туршлагаа хуваалцаад бас 100,000 сабтай болоод сэлэр буудтай одоо юм хүсэлтэй байгаа. Тэгэхээр үнэхээр мөрөөдөл биелнэ. Биелүүлэхийн төлөө бас хичээх болно. Хичээгээрэй. Ер нь гэртээ ингээд ээжүүд чинь бас тухтаа суугаад байх цаг хомос учраас ингээд миний хувьд бол өөр газар мөрөөдлийн самбараа хийж байна. Тэгэхээр бас энэ аяархан яриад байгааг та бүхэн манаас ойлгоорой. За дараагийн маань мөрөөдөл бол виза. Би аль нэг орн руу очиж олон жил биш тийм ээ. 1-2 жил, 2-3 жил амьдрах хүсэл мөрөөдөлтэй байгаа. Тэр виз маань бүтээсээ гараасаа гэж бодож байна. Тэр утгаараас виза тавьсан. За ингээд миний мөрөөдлийн самбар болчихлоо. За мөн ч олон өдөр бодсон да. Бодоод би яг 2023 онд юу хийх вэ, яах вэ, юу мөрөөдөх үү, ямар хүсэл зорилготой байх вэ гэж маш их бодсон. Ингээд мөрөөдлийн самбараа хийчихээр маш гоё сэтгэл дүүрэн болчихлоо. Ер нь хүн зорилгоо яг өөрөө ингээд гаргаад тийм ээ хүсэл мөрөөдлөө хийхгүй бол хин нэгний зорилгын дагуу хин нэгний одоо утсан хөлтэй шиг амьдрнаа гэдэг бас байт юм лээ. Тэгэхээр та нар ч гэсэн гоё мөрөөдлийн альбом хийгээрэй гэж уриалгаарай. Тэгээ мөрөөдлийн самбараа хийгээд 2023 онд яг мөрөөдлийн амьдралаар амьдраарай. За. За тэгээ миний хувьд мөрөөдлийн самбар маань болчихлоо. Цанцран. За юм байсан байна. Жохон зүйлс дутуу байгаа. Гэртээ ороод гүзээгээд чимэглэх болно. Мөрөөдлийн альбомоо чимчглээ. Тэгээд миний хувьд өчигдөр альбомоо хийхдээ нэг зүйлийг орхисон байсан. 2024 онд шинэ байрандаа орно гэж бас төлөвлөж мөрөөдөж байгаа. Тэр хамгийн гол нь шинэ байрандаа ороход том өрөө манаас цэлгэр сайхан байгаасаа гэж хүсэж байгаа. Хоёрдугаарт шүүгээ манаас хуцсны шүүгээ газраас одоо тийм ээ таазнаас эхлээд шал хүртлээ тийм том хамгийн гол нь хуцаас хийхэд дэвтэйхэн байгаасаа гэж хүссэн. Ингээд мөрөөдлийн альбом маань бэлэн болчихлоо. За ийм гоё болсон. Тэр өглөө болгон бас мөрөөдлөө харж байхын тулд жижиг өрөөндөө харагдахуйц маш гоё томор тодор дээр 80 гэж бодож байгаа. Одоо л яг нэг сэтгэл амарчглаа. Тэгээд энэ бүхнийг харахад хүсч мөрөөдөж байсан бүх зүйлийг ингээд бодитоор харж байгаа учраас бодитоор гинэ тэр хүсч мөрөөдөж байгаа зүйлсээ харж байгаа учраас тун утгагүй бодитоор харж мэдэрнэ гэдэгт бас итгэлтэй байна. Хамт байсанд баярлалаа. Ингээд дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.